Энэ ховд хөтөлбөрийн хөдөөжихөн хөгжлийн төлөвлөгөө. Хүнс хөдөөжихөн хөнгө үйлдвэрийн салбарын бодлого нь улс орны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн түвшинг сайжруулж, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, орон нутгийн хөгжил, түүний дотор хөдөөжихөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүтээмжийг өсгөх, ажлын байрыг шинээр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд оршдог. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болж хөгжөхөд чиглэгдэж байна. Ховд аймгийн хөгжлийн стратегийн зорилго нь хүний хөгжлийг дэмжих замаар хөдөөжихөн салбараа тооноос чанарт шилжүүлэн, тус салбарыг улсдаа жишг болгон хөгжүүлсэн аймаг болоход оршиж байна. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд 2015-аас 2030 он хүртэл хоёрын үе шаттайгаар хэрэгжүүлэх хөдөөжихөн хөгжлийн стратегийг боловсруулсан билээ. Үүнд бүс нутгаар нь газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх бүс, хөдөөжихөн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх бүс, жимсгний үйлдвэрлэл хөгжүүлэх бүсэд хуваан хөдөөжихөн мал аж ахуйн үйлдвэрүүдийг барьж байгуулах төслүүдийг хэрэгжүүлж эхлэдэг байгаа юм. Хятад болон Оросын холбооны улстай худалдаа арилжаа хийхэд эд бүтэц сайн хөгжсөн тул тээвэр логистик, гадаад дотоод худалдаа хийх нөхцөл бололцоо бүрдсэн байна. Жилд 500-аас 600 мянган малын махыг боловсруулж, гадаад зах зээл эрэлттэй байгаа нөөшилсөн махан бүтээгдэхүүн, бусад нэр төрлийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой. Аймгийн хэмжээнд ноос ноолуурын 2011 тонн, сүүний 138.9 сая литр, махны 16,300 тонн, арьс ширний 618,600 ширхэг нөөцтэй, 3 сая 446,617 тоо толгой малтай байгаа нь энэ салбарыг хөгжүүлж аймгийн эдийн засгийн өсгөх боломж нь бүрэн гэдгийг харуулж байна. Тиймээс хөдөөжихөн бодлогыг хэрэгжүүлэхдээ цогцоор нь дэвшилтэд болон технологийн багтаамж өндөртэй байгаль орчинд ээлтэй технологи үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хөгжүүлэх нь зүйтэй байгаа юм аа. Энэ нөөц бололцоо зах зээл дүндэслэн малчид тариаланчдыг зохион байгуулалтанд оруулж, нэгдсэн стандарт хэрэгжүүлэн хөдөөжихөн эцсийн бүтээгдэхүүн болгон нийлүүлэх гарц өргөн хүрээнд байна. Алслагдсан баруун бүс нутгийн ард иргэдийг чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол хангах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, бүс орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадвар бий болгох зорилготой Ховд агро парк төслийг 2015 оноос хойш боловсруулж, хөдөөжихөн парк байгуулахаар төлөвлөж байна. Ховд аймгийн Ховд, Буянд, Манхан, Эрдэнэ мөрөн гэсэн дөрвөн суманд дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний хангамж зэрэг хүчин зүйлүүдийг судалж үзсэн, Ховд голыг түшиглэн усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрэн байгаа учраас Буянд сумын цагаан овооноос дотогч тогтоогдсон талбайд парк байгуулах юм. Нэг бүрэн 100 га талбай бүхий бордоожуулагчтай тэжээл тариалтын 6 талбай, дахианы 4 аж ахуй, техник дундын үйлчилгээний техникийн гаражууд, 800 м2 бүхий 4 ширхэг нарлаг хүлэмж, цементэн хоолойнууд эрчимжсэн аж ахуйн тэжээл бэлтгэх агуулга, үр тэрэ хадгалах агуулга силос, 45 сүүний үхрийн 8 ширхэг ферм, 200 үхэр бордох аж ахуй, бордооны үйлдвэр, тэжээлийн үйлдвэр, гахаан ферм, цэцэрлэгт хүрээлэн, төрөлжсөн жимс ногоо тариалах талбай, бэлчээрийн талбайгаас бүрднэ. Талбайн хашаажуулалт 30%-тай, үхрийн ферм 45%-тай, өдөрт 5-аас 8 тонн үйлдвэрлэх хорголжин тэжээлийн үйлдвэр баригдаад байгаа бөгөөд эхний жилдээ 150-аас 180 тонн тэжээл үйлдвэрлэн, мөн ховд голоос усан сан, усжуулалтын систем байгуулан парк дотор зам, ногоон байгууламж, тогтчлтын ажлууд үргэлжилж байна. Ховд агро парк 8 жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн богино, дунд, урт хугацааны үр дүнд улсын болоод орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх, Ховд аймаг нь баруун бүсийн хөдөөжихөн хөгжлийн төв болох эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжрах, 200 орчим ажлын байр шинээр бий болох, малчид хямд зардлаар чанартай малын тэжээл авах, өндөр ашиг шимт нутгийн цөм сүргийг бий болгох, хүн амын төвлөрөл бий болох, худалдааны эргэлт нэмэгдэх, өрх бүр үйлдвэрлэгч болох боломж бүрдэх, өндөр технологийн хөдөөжихөн хөгжлийн төв болох, ард иргэдийг цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах олон талын ач холбогдолтой юм аа.